Сайн байцгаана уу эрхэм үзэгчдийн үдшийн амгалан ялдгая. За Америкийн нийслэл Вашингтон дэсийн хотоос ярьж байна. Өнөөдөр бол 2026 оны 3 дугаар сарын 11-ний лав гараг. Вашингтон дэсийн хотод орооны 6 цаг болж байна. Өнөөдрийн мэдээгээр Ирантай холбоотой үүссэн нөхцөл байдлын улмаас Америкийн дотоодод бас асуудал бас 50 бос байгаа тухай мэдээллийг товчилж хүргье. За энэ бол өнөөдөр FBI-гаас Калифорни мужийн цагдаагийн хэлтээс салбаруудад хандсан анхааруулга сэмжлүүлэг гаргасантай холбоотой. За энэхүү FBI болон байгууллага хоорондын анхааруулгад дурдсанаар Иран улс Америкийн довтолгооны хариу болгож Америкийн эзэн улсын нутаг дэвсгэрт гэмтийн цохилт өгч магадгүй байгаа бөгөөд за ингээд хамгийн боломжит бай бол үндсэндээ Америкийн эзэн улсын баруун эрэг буюу Калифорни мужи байж болохыг анхааруулсан байна. За FBI-гийн анхааруулгад бол иранчууд Калифорни эрэг орчмын далайгаас дроны цохилт өгөхөөр бэлдэж байж болзошгүй гэж анхааруулсан байгааг ABS News телевизээр мэдээлсэн байна. За тус телевизийн мэдээлснээр бол энэ тагнуулын мэдээллийг өнгөрөх 2 дугаар сарын эхээр FBI-д ирсэн тухай мэдээлж байна. Харин энэхүү болзошгүй довтолгооны байршил цаг хугацаа зэрэг нарийн ширийн мэдээлэл энэ удаад олон нийтэд тодорхой болсгүй байна. Хамгийн наад зах нь ABS News-ийн мэдээнд бол энэ тухай огт дурдаагүй байна. За ямар ч тач Америкийн эзэн улсын дотоодыг аюулаас хамгаалах яам тагнуулын албад Ираны зүгээс гарч болох бүхэл эрсдлийг янз бүрийн хөлбраар тооцож улмаар болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар ажиллаж байгаа гэдэг нь ийхүү тодорхой байна. За тиймээс энэ нь бол үнэхээр иранчууд далайд дрон атсан хөлөг онгоц байршуулад Калифорни эрэгт цохилт өгөхөөр бэлдэж байна гэхээс илүүтэй харин дотоодын аюулаас хамгаалах яамнаас болзошгүй эрсдлийг цагдаагийн газруудад урьдчилан анхааруулсан гэж ойлгогдохоор байна. За мэдээж иранчуудын хүслээр бүх зүйл болдог бол Америкийн бүх хотуудад дрон пуужин харуулах хүсэлтэй байгаа нь бол илэрхий. Гэвч дэлхийд цэргийн технологиор бардаж тэргүүлж байгаа. За ингээд нэн ялангуяа тэнгисийн хүчнээр дэлхийд номер 1-д ордог. За том орны хотуудад далайгаас цохилт өгөх нь байдгаа. За Калифорни эрэг орчимд цохилт өгөх чадамжтай далайн хөлөг онгоц авчирч чадах эсэх нь эргэл зүйтэй. За ийм асуудал байна. За юутэйч болов FBI-гаас цагдаагийн байгууллагуудад илгээсэн анхааруулга сэрэмжлүүлгийг ABS News олж авч ийхүү олон нийтэд мэдээлсэн байна. За мөн үүнтэй холбоотойгоор Bloomberg сонноос Калифорни мужийн захирагч Gavin Newsom-тэй холбогдож тодруулга авсан байна. За мужийн захирагч бол энэ мэдээллийг багтаадгаад захирагчийн хувьд ийм бодит эрсдэл байж болохыг ойлгож мэдэж байгаа тухай улмаар тус мужийн шуурхай албад бусад хөрш мужууд болон холбооны зохих байгууллагуудад нэг хамтран ажиллаж байгаа тухай ийм хариуг сонинд өгсөн байна. За өнөөдөр үүнтэй холбоотой гарч байгаа шинэ мэдээ бол Америкийн эзэн улс хормозын хоолойн хөдөлгөөнийг бүрэн нээхэд ихээхэн голлон анхаарч эхэлсэн тухай мэдээ байна. За орчны байдлаар тус хоолойгоор өнгөрч явсан 3 далайн тээврийн хөлөг онгоц Ираны довтолгоонд өртсөн тухай мэдээлж байна. За ингээд тухайлбал Тайландын талбайтай усан онгоц довтолгоонд өртөж шатсан. За үүнийг бол иранчууд харуулсан гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Иранчууд бол үндсэндээ Тайландын энэхүү онгоцод анхааруулга үл ойшоож хууль бусаар нэвтэрсэн учраас их халдсан гэдэг мэдээллийг өгж байна. За тиймээс өнөөдрөөс эхлэн Америкийн эзэн улсын армийн төв командын зүгээс Ираны эрэг орчмын иргэдийг болон аж ахуй нэгж компаниудыг яаралтай далайн бомбуудаас Ираны тэнгисийн цэргийн хөлөг онгоцудаас холдож зайлахыг анхааруулсан анхааруулга гаргаж байна. За энэ нь магадгүй хормозын хоолой орчимд цохилт өгөх боломжтой байршлуудаас Ираны далайн хөлөг онгоцуудыг агаараас устгах ажиллагаа эхэлж байгаатай холбоотой гэсэн ийм тайлбар явж байна. За үүнтэй зэрэгцээд өнөөдөр бас энэ та бүхний харж байгаа видео бас олонний анхаарлыг татаж байна. За энэ онгоц бол үндсэндээ Америкийн агаарын хүчний пуужин тээвэрлэгч B1 Lancers гэдэг онгоц. За тэгвэл энэхүү онгоцноос пуужин тээвэрлэх зориулалттай
төхөөрөмжүүдийг одоо салган авч улмаар GDM гэдэг одоо ангиллын за хүнд ангилалд орох одоо бөмбөг одоо зүүж тонголж байгаа тухай за ийм мэдээ. Гэхдээ үүнийг бол мэдээлж байгаа шалтгаан бол Америкийн эзэн улсын цэргийн одоо нисэх хүчин энэхүү онгоцыг бол одоо зориуд хэвлэлийн одоо нүдэн дээр одоо ийхүү байршуулж за ингээд пожингийн системийг одоо бөмбөгөөр орлох ажиллагаа хийж байгааг хэвлүүдээр бол сонирхолтой мэдээлж байна. За тиймээс энэ бол үндсэндээ Ираны талд одоо ийм одоо бөмбөг ирж байна гэдэг анхааруулга өгж сүтүүлэх зорилготой гэсэн одоо мэдээллийг бас хийж байна. За энэ мэдээнд ч бас Батлан хамгаалахын сайд Хексетийн хийсэн мэдээлэлтэй бас дүйж байгаа. За FedEx-д хэлэхдээ 3 сарын 11 бол үндсэндээ одоо Ираны нутагт хамгийн одоо хүнд цохилт хийнэ гэсэн ийм мэдээллийг хийж байсан. За ямар ч тач Америкийн нисэх хүчин бол Иранд одоо үзүүлж байгаа цэргийн цохилтоо улам одоо эрчимжүүлж байгаа тухай за ийм мэдээлэл байна. За нөгөө талд Иран улсын хувьд Америк Израилийн дайнтай тэмцэх одоо гол тактик бол за бүс нутгийн болон одоо дэлхийн нийтийг хамарсан одоо хямрал өвмэн одоо дэгдэх за докторгүй байдал үүсгэх байдлаар одоо тэмцэн гэдэг нь тодорхой болоод байгаа. За тиймээс ч өнөөдөр Ираны армиас та бүхний харж байгаа энэхүү одоо мэдээллийг бол хийлээ. За энэхүү мэдээлэлд дурдахтай бол дайн эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл зөвхөн одоо Америкийн холбоотнуудын одоо довтлохооны хариуд тохирсон одоо цохилтыг өгч байсан бол цаашдаа болоод эргэн тойрны байнуудад тасралтгүй одоо цохилт өгөх аргад шийдлээ гэсэн за ийм сүлжүүлэх гаргаж байна. За тиймээс Америкийн зүгээс цохилт ирсэн хэсгээс үл хамаарч Иран бол одоо дуртай байршилтаа цохилтыг одоо үргэлжлүүлэн хийнэ гэсэн утгатай мэдээллийг бол хийлээ. За мөн Хормузын хоолой хөдөлгөөнийг Америкийн болон одоо түүний холбоотнуудад бүрэн хаах тухай за тус хоолойгоор одоо дайснуудын одоо нэгж тусал нефт гаргахгүй гэж Ираны зүг хамгаалж байна. За ингэснээр дэлхийн нийтийн одоо нефтийн хангалт тээвэрлэлтэнд одоо саад учруулж за ингээд удахгүй баррел нефтийн үн одоо $200 давна гэж Иранчууд сүрдүүлсэн утгатай мэдээллийг удаадаалан гаргаж байна. За өнөөдөр мөн Ирантай холбоотой одоо олонний хадгалыг татаж байгаа нэг мэдээ бол Ираны ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэл. За та бүхэн өнөөдөр Вашингтон ДС-ийн цагаар өдийн 2 цаг орчимд хийсэн одоо Ираны ерөнхийлөгчийн мэдээллийг бол харж байна. Ираны ерөнхийлөгч хэлэхдээ Орос болон одоо Пакистаны удирдлагуудтай одоо байнга харилцаа холбоотой ярилцаж байгаа тухай. За ингээд Иран улс нь одоо бүс нутагт инг тайван тогтоохын төлөө байгаа гэдгээ мэдэгдээд Америкийн улс Израилийн одоо эхлүүлсэн дайныг одоо бүрэн дуусгах гал зогсоох цорын ганц арга зам нь за юуны өмнө Ираны бүрэн эрхийг одоо хүлээн зөвшөөрч улмаар дайны улмаас учирсан хохирлыг одоо бүрэн төлж багтуулах. За ингээд эцэст нь Ираны аюулгүй байдлыг одоо олон улсын хэмжээнд одоо бүрэн баталгаа гаргасан нөхцөлд сая одоо гал зогсох боломжтой гэсэн мэдээллийг хийлээ. За өмнө бол Иранчууд Америкчуудтай одоо ямар ч яриа хэлэлцээр одоо хийхгүй гэж мэдэгдэж байсан бол өнөөдөр ийхүү дайны нөхөн төлбөр одоо хийсэн нөхцөлд гал зогсоох хэсэг тухай хэлэлцээрийг хийх боломжтой гэсэн мэдээллийг бол хийсэн байна. За үүний хариуд Америкийн тал бол үндсэндээ Америк улс одоо тавьсан зорилгодоо хүрэх хүртэл Ираны талд одоо довтлогоо хийсээр байх болно гэсэн утгатай мэдээллийг бол гаргасан байна. За ингээд Ирантай холбоотой сүүлийн мэдээ бол өнгөрсөн 7 хоногт сонгоод байсан Ираны шинэ удирдагч Мажтаба Хаминей одоо дараалтанд өртөж за хөнгөн шарх авсан хэдий боловч одоо ажил үргээ хэвийн гүйцэтгэж байгаа тухай Ираны засгийн газар одоо Reuters агентлагт мэдэгдсэн байна. За Ираны шашны удирдагчаар одоо шинэ дотом сонгогдоод байгаа. За Америкийн одоо довтлогоонд амир өгдсөн одоо Аль Хаминейн хүү Мажтаба Хаминейг агарын довтлогоонд өртөж амир өгдсөн гэх мэдээлэл одоо сошиал ертөнцөөр тархаад байсан. За тэгвэл Ираны тал ийхүү үгүйсгсэн утгатай мэдээллийг өнөөдөр хийсэн байна. Ираны шашны удирдагч бол үндсэндээ сонгогдсон цагаас хойш олон нийтийн өмнө одоо төлөөлөн гарч ирээгүй байгаа. За үүнийгээ бол мэдээж түүний одоо аюулгүй байдалтай холбоотой гэсэн тайлбарыг Ираны засгийн газрын зүгээс хийгээд байсан юм а. За ийхүү өнөөдөр лог гарагт ажлын дараагаар та бүхэнд товчхон мэдээллийг хүргэлээ. Өнөөдрийн мэдээнд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.